Их хурлын дарга болоод байнгын орны дарга нар хууль зөрчөөд байна гэлээ. За авилтгай тэмцэх газрын даргаыг томилох асуудал 7 хоногор сунаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. Өнөөдрийн байнгын орны хуралдаанаар авилтгай тэмцэх газрын даргаыг томилох асуудлыг хилцүүлэх асуудлын дараалалд оруулж өгөхийг ардын намын бүлгийн дарга шаардсан. Гэхдээ бас нэг гормын санал гаргаад хэлцэх асуудалд авилгалтай тэмцэх газрын даргаыг томилох асуудлыг оруулж өгөөч. Улсын их хурлаас хууль зөрчөөд удлаа. Ингээд хууль зөрчөөд байх юм бол улсын их хурлын дарга манай хууль зүйн байнгын хорооны дарга үндсэн хуулийн цэцтэр очиж магадгүй уулнаас сонгуульд өрсөлдөд явбал бас хэрэгтэй л байх л та. Тэгэхгүй одоо сонгуульд өрсөлдөхгүй цэцтэр очиод ингээд цэцгийн үүдэн суугаад байвал бас төвөгтөл болох байх. Тийм болохоор энэ асуудлыг хэлэлцүүлж өгөөч гэж байгаа. Үүгээрч зогсохгүй ардын намын бүлгийн гишүүдийн санаачилсан хуулийн төсөл хэлэлцэгдэхгүй байна. Харин эрх баригчид болон засгийн газрын зүгээс сөрөг хүчний өргөн барьсан зөв зөвхөн хуулийн өнгийг нь өөрчлөөд агуулгыг нь хуулаад оруулж ирж байгаа гэдэг шүүмжлэлийгч нэмэхэ тэрээр мартаагүй. За хууль зүйн байнгын орооны даргын хувьд өглөө цагтаа байнгын ороод хуралдаад хэлэлцэх асуудлын дарааллаа баталсан болохоор өөрчлөх боломжгүй гэдгийг уламжилсан. За тэгээд манай ардын намын бүлгийн гишүүд бол тэр бүлгийн гишүүд дотроос манай Лүндэ Жансан гишүүн, Инг Төвшин даргын тэр бол хуралдаа маш сайн сууж хуулийг бол маш сайн баталцахад оролцож ажиллаж байгаа. Энийг бас тэмдэглээд хэлэх нь зүйтэй болов. За нөгөө талаар одоо яг таны хэлсэнчлэн тийм ч юм уу гүү ч юм уу те тэрийг зохих байгууллагын тогтоох байхаа. Таны хэлснээр тэгээ байн баяраад гараад тэгээ хүн хууль зөрчсөн болчихгүй байх гэж найдаж байна. Таны бүрийн эрхийн асуудал хаашаа энд хандах нь. За эндээс хойш та юу яа гişүүдээ тэр нэгэн та бүлгийн дарга юм чин цагт нь оруулж иржээ. Та өөрөө цагтаа орж ирж наас судаа тавьжээ. Хэлцэх асуудлаа бол бид нар баталцаа. Ахаад эргэж буцаад авах юм байхгүй. Нилээдгүй маргалцсны эцэст хууль зүйн байнгын орооны хуралдаан өглөө батлагдсан асуудлуудаа хэлэлцэхээр болсон юм. Уг нь бол улсын хурлын гишүүн хуулийг баталцахад цагтаа ирэх учиртай. Гэтэл цагаа баримтлаагүй ээж гэмээн хэлэлцэх асуудлыг өөрийнхөө хүслээр дахин өөрчлөхийг шаардах нь ёс зүйн хувьд буруу хандлага юм а. Гэвч сонгуульд өгсөн болохоор шоу хийж улс төржүүлэн үндсэн хуулийг зөрчсөн гэдэл үглэж суух гишүүд нэмэгцээр байгаад хууль зүйн байнгын орооны дарга шүүмжлэлтэй хандсан юм а.